Одмондөр сугаас та бүхнийхээ амраг ярин мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил болон Future of Lifestyle Tokyo application ивэнтдэх ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост төлөвлөгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр Марат багш маань бидэнд Сарнай хот 7 гайхамшигын нэг болсон түүхийн талаар Питер хотын талаар ярилцгаална. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Урнаа хоёр ажиллаж байна. Тэгээд нөгөө дэлгэцийн түүхэнд хамгийн алдартай даадлын явдлын эрэлж гэх юм бол бас нэг Индиана Джонсыг бас хүмүүс бодож магадгүй нөгөө бүрх малгайтай те ташуураараа бас могооноос нөгөө сүнсээ зайлтлаа айдгаараа үсгчдийн сэтгэлд бас хоногшин үлдсэн байдаг. Индиана Джонсын 3 дахь ангид нэгэн Сарнай ягаан өнгөтэй гайхалтай сэлбэрүүттэй байгууламжийн зураглал ингэж гарч идэг. За энэ бол ерөөсө компьютер графикаар бүтсэн зураглал огт биш. Тэгээ Индиана Джонс ба загалмаатны сүүлийн аяндаа нэртэй энэ ангийн зарим зургийг Сарнай өнгөт гайхамшигтай уран сэлбэр бүхий Петра хотод авсан байдгийн байна. Тэгэхэд яг энэ талаар ярихын гэхээр одоо их сонирхолтой санагдчихэ. Тэгээ уулыг бүхэлд нь сэлэн барьсан. Бас үнэхээр гайхамшигтай хотын талаар сонсох нэ баярлалаа. За нэвтрүүлгээ хэлэхээс өмнө Индиана Джонс те. Индиана Джонс бол намайг бас археологч болгоход нэлээд том төлхөц үзүүлсэн хүмүүс энийг байхгүй юу. Гэхдээ би сүүлдээ бодоодсэн, судлаадсан ингээ явж жагаад ер нь маш олон хүмүүс Индиана Джонс бол энэ дэлхийн хамгийн муу археологч гэж хэлдэг юм байлээ. Яагаад вэ гэд бодоодсэн чинь нэрэл тийм. Тэр киног нь үзэж байхад бол тэр олон археологийн үнэт тур суулгуудыг хайр найргүй эвдэлс үйтгээд те. Ер нь бут усрал яваад байдаг шүү дээ. Тэгээ бодоод ахаар за энэ нэрэл арай л те археологч хүмүүс арай чи байж болохгүй чи нэр дэлхийн хамгийн муу археологч юу гэж дотроо те бодож исэн. За мэдээж өнөөдөр бид шин цагийн 7 гайхамшигын нэг Йордны Петра хотын тухай ярилцах болж байгаа байхгүй юу. Петра гэдэг нь эртний грек хэлээр бол чулуу хад гэсэн утгыг илэрхийлдэг. Хотыг ингэж нэрлсэн нь бол нөгөө зүгээр нэг юм эрдийн тохиолдол биш. Элсэн манхан ухаа ингээ хадан уулсын дунд орших нууцаар дүүрэн Петра хот түүх уран барилга археологийн гайхамшигтай үеийн агуулсан байдаг байхгүй юу. Өнөөгийн Йордан улсын өмнөд хэсэгт далайн түвшнээс 900 м-ийн өндөрт байрладаг энэ хот яг юугаараа алдартай вэ? Яагаад шин цагийн 7 гайхамшигын нэг гэгдэв? Энэ хотын барилга байгууламжийг чулуу, шавраар эсвэл тоосгоор ч юм уу барьж босгоогүй байхгүй юу? Бүх барилга байгууламжийг байгалийн яг гээд цэвэр одоо ингээд хад те хаднаас сийлэн бүтээж амьдуулсан байгаа юм. За өнөөдөр одоо ингээд үн эртний түүхтэй те энэ хотыг гэхдээ яг саяхны их хүртэл буюу 1812 он хүртэл Швейцарын аялагч Йохан Буркхарт гэдэг хүн дахин шинээр нээх хүртэл өрнийн ертөнц одоо Европ дахин гэсэн үг те энэ төдийлэн сайн мэддгүй байсан. Улаан ягаан Сарнай руугаа адил өнгөт хот гэж зохиолж, сэтгүүлж тэ аялагчдын тодорхойлолтод ингээ агүй олон бичигдсэн байдаг байхгүй. Гэвтэл нэгэн цагт дорны хамгийн өндөр хөгжилтэй хотуудын нэг нь энэ Петра хот байсан. За учир нь юу вэ гэхээр нийтийн тооллын өмнөх 18-аас 2 дугаар зуунд энэ Идюмечүүд гэж байгаа байхгүй. За нийтийн тооллын өмнөх 106 оноос энэ тооллын 2 дугаар зууны хүртэл Напатечүүд гэж байгаа. Тэгээ нийтийн тооллын 106-аас 395 онд Ромчууд, Арабууд, Византчууд харин нийтийн тооллын 12 дугаар зуунд одоо 12 дугаар зуун гэсэн үг шүү дээ. Загалмаатны аян дайм байгаа шүү дээ. За энэ үед бол загалмаатнууд бол Петра хотын эзэд байсан. Улаан тэнгисийг энэ Дамаскта Персийн буланг газтай холбосон худалдааны 2 замын уулзуур дээр оршдог энэ хотыг эртний худалдааны төв болгосон байгаа. Далаа тэнгисийн ч тэр газрын ч гэсэн үг. За энтхийн өргөн уудам цөлөөр ачаа бараа атсан Тэмээн жингийн цуваа тасралтгүй жинжит амар цааддаг байсан газар нь яг энэ хэсэг байгаа байхгүй. Тиймдээч Петра хот бол яг цаг тухайн үеийнхээ хамгийн чинээлэг цэцэглэн хөгжсөн хотуудын нэг. Нийтийн тооллын өмнөх 2 дугаар зууны үед араб гаралтай нүүдэлчин овог болох Непатечууд те энэ газарт анх хот суурин байгуулан суурьсан гэж үздэг. Тэд анх уул хадны энэ дунд сэлбэр, уран барилга, инженерийн цогц шийдлүүд те шинжлэх ухааны гайхалтай бүтээлүүдийг тойрвж Сарнай өнгөт хадан хотыг байгуулсан. За эртний одоо Напатийн хаант улсын нийслэл Ракмунч одоогийн Петра хотод байсан байгаа юм. Дэлхийн түүхэнд худалдаа арилжаа, уран барилга, урлаг, соёлын олон гайхамшигт дурсгал үлдээсэн энэ хүчирхэг улс нь нийтийн тооллын өмнөх 4-р зуунаас нийтийн тооллын 6-р зуун хүртэл оршин тогтнож нийт нутаг дэвсгэрийнх нь өнөөгийн Йордан, Саудын Араб, Израиль, Сир болон Иракийн зарим нутгийг хамарч байсан. За Напатечууд бол араб гаралтай нүүдэлчд байсан гэж үздэгч тэдний гарал үүслийг судлаачид зарим нь бол арменчүүдээс гаралтай, улбаатай гэж таамаглал дэвшүүлсэн байдаг.
Түрүүнд урдчилсан Напатын хаант улсын далай болон хуурай газрын худалдааны замын уулзуур. Тиймдээ ч энэ улсын эдийн засгийн хөгжил асар өндөр, тун хүчирхэг байсан. Тэр хിവэрээ нийгэм, соёлын хувьд ч бусад үндэстэн улсаас төрүүлж хөгжсөн байгаа байхгүй юу? За энэ олон хөгжил нь буцаагаад энэ том бүтээн байгуулалтыг хийхэд маш олон хувь нэмэр оруулсан гэсэн үг. За Напатичуудын худалдаа 8 хийж мал аж ахуй эрхлэх бөгөөд гар урлыг өндөр түвшинд хөгжүүлж чадсан улс байсан. Халуун хуурай, салхи шуурга ихтэй цүл нутагт амьдардаг тул хөнгөн дааван хувцас өмсөж, дааван алчуураар толгоо нүрээ халахлаад Напатичууд гол төлөв энэ гурил, будаа, үр тариа буурцаг, цөлийн ургамлаас бэлтгэсэн хоол унд иддэг мөртлөө бас мал аж ахуй эрхэлдэг учраас сүү, цагаан идэ, мах зэргийг бас хэрэглэдэг байсан байгаа. Тэд олон төрлийн амтлагч ялангуяа энэ үнэтэй ховор ингээд юм үнэртэй юм сайхан үнэртэй ургамлыг хоол хүнсэндээ ашигладаг. Мөн бусад улс руу одоо олон төрлийн амтлагч үнэрт ургамал нийлүүлдгээрээ алдартай. Шашин шүтлэг Напатичуудын амьдралд бол гүн гүнзгий нөлөөтэй байсан. Тэд олон бурхныг шүтдэг, тахил өргөдөг байсан нь Петрагийн сүм дууг нь тахилын ингээд талбайгаас ингээд харагддаг гэж байгаа байхгүй юу? Петра хотын хамгийн чухал зүйлийн нэг нь ус нөөцлөх систем юм. За Арабын цүл байдаг энэ том хотод хийсэн судалгаагаар бол маслах судалгаагаар нарийн зохион байгуулалтаа ус бүх ингээд усны сууг системүүдийг олж илрүүлсэн байгаа байхгүй. Яаж эдрийг илрүүлсэн бэ гэхээр ер нь нөгөөдөг чинь байгалийн тогтсон өөрөө хад штэ. Тэгэхээр хадан дотор маш том ингээд гүн нөх ухангуудаа борооны уснууд тийшээ одоо ингэж цуглараад ингээд усаа нөөслөд авчдаг байсан. Ийм ухаалаг системийг бий болгож чадсан байгаа байхгүй. Тэгээ ер нь бол бүхэл бүтэн хот сийлж одоо ингээ сийлбэртэй тэгээ худалдаа харилцааг маш өндөр түвшинд хөгжүүлж олон шашин соёлыг нэгтгэж чадсан эртний Арабын хамгийн ухаалаг хамгийн амжилттай иргэншлүүдийн нэг гэж үздэг. За харин нийтийн тооллын 106 онд Напатын хаант улс Ромын эзэмт гүрний мэдэлд орсон. Бөгөөд Петрагийн барилга байгууламжууд ч гэсэн Грек болон Ром уран барилгын хэв шинжтэй болж эхэлсэн байгаа байхгүй. Тухайлбал хотын нэг амфитеатр буюу задгаа дугуй театр нь яг эртний Ромын хэв маягтай бөгөөд мөн нийтийн халуун усны газар нь тухайн үеийн Европт түгээмэл байсан угаал үлддэг газартай адилхан зохион байгуулалттай байгаад байгаа. За энэ бүхэн нь бол нөгөө Ромын соёл саяны энэ соёл нөлөөлж байгаа үйл явдлыг хэлээд байгаа. Нийтийн тооллын 3-аас 4-р зуунаас эхлээд далайн худалдаа тээвэр ичимтэй хөгжиж хуурай газрын замуудыг ч ач холбогдол нь буурсан тул хотын хөгжил саарч үер усны гамшиг мөн 363 оны хүчтэй газар хөдлөлт зэрэгс болоод хот баг багаар сүйцээр 13 дугаар зууны ихэнх үе гэхэд Петра бүрэн эзгүүрж оршин суугчгүй болсон гэж үздэг. За элсэн цүлдэг Сарнан хотын түүх гэхдээ ингээд дуусчихгүй. 1812 онд Швейцарын аялагч Йохан Людвиг Буркхарт гэдэг хүн мусульман мөргөлчин болж хувраад Петраг дахин нээж дэлхийд дахин таниулсан байгаа байхгүй юу? Йохан Людвиг Буркхарт 1784-өөс 1817 онд амьдарсан хүн Швейцарын зүүн нутгийн уугуул судлаач, антропологч байсан бөгөөд Төв Аз болон ойрхон ордондод хийсэн аяллуудаараа археолог, газар зүйн түүхэнд гүн гүнзгий өөрийнхөө уул мөрөө үлдээж чадсан хүн. Тэрээр 1784 оны 11 сарын 24-нд ингээд Лозано хотод Йохан Родольф гэдэг энэ Буркхартын гэр бүл төрсөн. За тэгээ ингээд их сургууль суралцсныхаа дараа бол Буркхарт нийгэм мөрөн хаанаас их авдгийг судлах зорилготойгоор ингээд суралцах юм сэтэл авсан байгаа байхгүй юу. За тэгэн гутаа яг ингээд 1806 онд Британий Африк судлалын холбооноос санхүүгийн дэмжлэг аваад энэ Кембрижийн их сургуульд араб хэл сурч эхэлсэн байгаа юм. За ингэхдээ тэр хожим олон аялалдаа бэлдэн давхар бие биелдраа хөгжүүлж байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэд Буркхарт 1809 онд Сирд очиж өөрийгөө шейх хэмээн танилцуулан исламын ширатын хувь судалж араб хэлийг төгс эзэмссэн. За араб хэл сурахад бас нэлийн хэцүү хэл юм билээ шүү дээ, яг очиод үзэхээр. За ингээд 1812 онд бол Сахараар дамжаад Нигер мөрний эхийг олох аялалд гарсан бөгөөд улмаар Петра хотыг санаандгүйгээр нээж байгаа. Энэхүү аяллахаа тухай бичсэн түүний тэмдэглэлийн ачаар л Европ ТV-ийнхэн Петра хотын талаар мэддэг болсон бөгөөд одоо ингээд хожим 20 дугаар зуунд археологийн судалгаа эхэлж олон сүм, театр, хаадын, бунхан, усан санг илрүүлсэн бөгөөд 1985 онд ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтанд энийг аль биесээр бүртгэсэн. Тэгэхээр одоо ингээд Петра хот бол яг 800 гаруй одоо ингээ өөх түүх, соёлын үнэт төв, дурсгал хадгалагдсан үлдсэн бөгөөд бүгдийг нь үзэх дор хаяж 2-3 өдөр шаарддаг гэж байгаа байхгүй. Ингээд
Айгу хурдтай үзэхэд. Петрагийн нийт талбай нь бол 264 хавтгай дөрвөлжин км. Харин төв хэсгийн археологийн бүс нь ойролцоогоор 45 км квадрат орчим байгаа. Хотын зүүнээс баруун тийшээ урсах Вади Муса хэмээх гол байсан бөгөөд голын хөндөөгөр хот хоёр хэсэгт хуваагддаг байсан байна. За Петрагийн хамгийн алдартай тусгал бол Хазнагийн бунхан буюу Эл Хазна юм. За энэ Эл Хазна гэдэг нь бол хотын яг төв хэсэгт Элсик хавцлын төгсгөл байдаг 39.1 м өндөр 25.3 м өргөн улаан хаднаас сийлсэн нь байгууламжтай Петрагийн хамгийн танигдсан хамгийн сайн хадгалагдсан дурсгал. Энэхүү сүрлэг байгууламжийн нүүрэн хэсгээр Египтийн бурхан, Грекийн домгийн дүрс, ялалтын бурхан Никагийн дүрс сийлэстэй байдаг. Эл Хазна гэдэг бол араб хэлээр сан хөмрөг гэсэн утгатай үг гэж байгаа байхгүй. За түүхчд үүнийг болохоор нийтийн тооллын 1-р зууны ихэнх үед хаанчилж байсан Напетийн хаан 4-р Аретийн бунхан гэж үздэг. Гадна талаас нь харахад бол ордон мэт сүрлэг боловч дотор талд нь ердөө ганц гол танхим болон гурвалжин жижиг өрөө байрладаг. Байгууламжийн нүүрэн хэсгийг дээрээс нь доош чиглэлтэй сийсэн гэж эрдэмтэд үздэг. Учир нь барилгачид 9 чулууны чанарыг хянах, нурж унахаас сэргийлэхийн тулд ийм аргыг хэрэглэсэн гэдэг. Өөрөөр хэлбэл дээд хэсгийг сийсний дараа үлдсэн чулуунуудыг доошоо унгаагаад тэрийг шат маягаар ашиглаад дараагийн байгууламжуудад ашиглаад доош нь гэж шутлаад нэгдэж байгаа шүү дээ. За энэ арга нь бол тухайн үед өргөн хэрэглэгдэж байсан хамгийн эртний техник гэж байгаа байхгүй. За Эл Хазна нь бол Напетийн уран барилга, урлаг, Грек Ромын сонгодог архитектур хосолсон хэв маягтай Эл Хазнаг бурханч гэдэг, сүмж гэдэг зарим судлаачид болвол хааны эрдэнэс нуусан сан хөмрөгч гэж дэвшүүлдэг байгаа байхгүй. Яг тухайн үеийн олон эрдэмтдийн санал гарч ирээд байдаг. Тэрэн дотроос янз янзын тайлбарууд гарч ирээд байгаа юм. Судлаачид барилгыг бол нийтийн тооллын 1-р зуун дээр дурдсан Непатайн хаан Аретийн үед буюу түүний хаанчлалын дараахан барьсан гэж үздэг. Дотор талын гол танхим нь 12 харьцан 12 м хэмжээтэй бөгөөд 3 хажуугийн жижиг өрөөг нь бунхан байсан гэж таамагладаг. Гэхдээ одоогоор эндээс ямар нэгэн буш, шарил олдоогүй. Эл Хазнагийн орой дээрх ваар хэлбэрийн чулуун хөмрөгийг нутгийнхан эртнээс хааны эрдэнэс нуусан сан гэж үздэг гэж яриад байгаа. За 19-р зуунд бол энэ бидүүнүүд гэдэг байгаа шүү дээ. Энэ үндэстнүүд. За түүнийг онгойлгох гэж оролдож буудж байсан орон мөрөн одоо хүртэл байдаг. Энэ байгууламжийн доор олон нууц хонглууд байдаг гэж нутгийнхан бас ярьдаг. Үнэхээр ч доод талын хонглоос нь 12 хүний булш илрүүлж олж судалсан байдаг байхгүй. За тэгээ энэ Эл Хазна нь бол улаан, ягаан, хөрөн өнгө алгалсан хаднаас бүтэж байгаа. Нарны өнгөөр хувирдаг энэ гоёмсог хад үлгэрийн мэт харагддаг ч маш хурдан илэгддэг гэдэг. Гэхдээ Эл Хазнагийн олон жилийн турш яаж ийм сайн хадгалсныг одоо судлаачид гайхсаар байгаа. Өнөөдөр тус барилга, салхи, бороо, жуулчдын хөл хөдөлгөөн зэргээс болж илэгдэж байгаа учраас Йордны засгийн газар болон ЮНЕСКОтой хамтраад хадгалалт, хамгаалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байгаа. Петрагийн бас нэг гайхамшиг болвол амфитеатр тий. За энэхүү задгаа театр бол хотын зүүн хэсэгт Вади Муса голын хөндийд байрладаг гэж байна. За хоёул энэ театрынхаа тухай хамтран ажиллагчаа танилцуулчаад ярих уу. Тэр гайхалтай. Одоо энэ хатыг бас ингэж сэлжтэй ямар уран юм бэ? Бас биширчэн Йордан гэдэг улсыг тий очвол энд заавал очих юм шиг гэж. За нэвтрүүлгийн ивент тгчээр Улаанбаатар гурил гэр бүлийн сонголт. Тэгэхээр Монгол улсын маань хөрсөн дээр одоо бодсон энэ гурил гэдэг бол гадна дотн яваад ирсэн хүмүүстэй гурилаа бас хандсан байдаг. Тэгээ Улаанбаатар гурил нийт 25 жилийн түүхтэй одоо ийм олон жилийн туршлага байна. Тэгээд 7 төрлийн гурил үйлдвэрлэдэг. Дээд гурил, 1-р гурил, 2-р гурил, хэвэгтэй гурил, за бүхэл бүрийн гурил, эрүүл мэндийн гурил гэж бас байдаг. Тэгээ Obviousтэй гэсэн бүтээгдэхүүнүүдээс та бүх өөрийнхөө хэрэгцээнд тохируулан сонгох боломжтой. За бусад гурилгын үйлдвэрүүдтэй харьцуулахад бол цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг. Эрчим хүчийг 25% бага хэрэгэлдэг байгаль орчин дээлтэй орчин үеийн цогц үйлдвэр юм. Дэлхийд дахин нөгөө байгалаа ингэж хайрлаж байгаа байгаль орчин дээлтэй байгааг ингэж дэмждэг бас ийм соёл дэлгэрсэн байна. Тэгээ Туркийн Alapala компани нь дэлхийд тэргүүлэгч гурилын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн олон оронд үйлдвэрээ одоо суйрлуулсан байдаг. За энэхүү Улаанбаатар гурил брэнд нь Монгол улсын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа ханган ажиллаж байгаа. За үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар брендийн нэр хүн дээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан
одоо ийм нэр хүндтэй байгууллага байдаг. Тэгээ та бүхэн маань одоо бүхэл том зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, одоо гэрийн доор хүнсний дэлгүүрээсээ ч гэсэн Улаанбаатар гурлийн бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой. Тэгээ фэйсбүүк дээр нь бас дагж аваад тав тухтай танилцаарай. Улаанбаатар Flower гэд латинаар бичгээр байгаа. За ингээд нэвтрүүлгийг ивэнттгэж археологийн гайхалтай дэлхийн 7 гайхамшигыг танилцуулахад хувь нэмрээ оруулж байгаа танай байгууллагын хамт олонд их баярлалаа. За маш их баярлалаа. Эд ашрамд би бас цагаан сарынхаа буузыг Улаанбаатар гурлаар чимэгдэх шүү гэж хэлчихье те. Үнэн шүү дээ нэрэ. Тийм шүү дээ. Баярлалаа. За тэгээд саяны одоо энэ задгаа театр шүү дээ. Энэ нь болохоор улаан хөрөнгө ягаан өнгөөр солонгорох те. Хаднаас шууд сийлэн бүтээсэн 7000 орчим хүний судалтай. Театрын голч нь бол 95 м өндөр те. Одоо ингээ 95 м өндөр нь 23 м гэж байгаа байхгүй. Тэгээ орж гарах үүд, цайз, сууд гэсэн хэсгүүдээс бүрддэг. Энэхүү театр нь нийтийн тооллын өмнөх 1-р зуунд хаан 4-р арет Клеопатрасийн гэж байгаа үед баригдсан гэж. Анхны бүтц нь Непатын хэв маягийг шингээсэн, мөн тэр үеийн арга техникээр сийлсэн, бүтээсэн. Харин хожим нөгөө ромчуудын үед те ромчууд дахин сэргээхдээ өөрсдийн уран барилгын хэв маягаа оруулан өөрчилсөн байдаг гэж. Театрын суух хэсэг нь бол хаднаас шууд ухаж гаргасан 3 давхар бүхий дугуй суудлын шатнуудтай. Тайз нь 25 м-ийн голчтой. Дугуй тавцсан хэлбэртэй. Тайзны гадуур нэгэн үе чулуун хантай багант толгууруудтай байсан бөгөөд түүний үлдэгдэл нь одоо ч гэсэн харагдаг гэж. За Петрагийн театр урлагийн тоглолт болдог газар төдийгүй улс төр, шашны болон нийгмийн арга хэмжээний төв байсан. Непалчууд Туушаараа бурхныг ингээд шүтдэг, түүндээ зориулан театраа тахилын ёслол одоо ингээд театртаа тий тахилын ёслол үлддэг байсан байна. Түүнээс гадна иргэдийн чуулган, хурлын зарлал, хааны мэдэгдэл тий худалдаачдын гэрээ хилцлэг хийх, тунхаглах одоо тий энэ бүх арга хэмжээ бол театрт болдог байсан байна. За хожим ромчуудын үед бол драмын тоглолт, яруу найргийн уншлага, тий хөгжим, бүжгийн үзүүлбэрүүд ч болдог байсан. За нийтийн тооллын 363 онд болсон хүчтэй газар хөдлөлтөөр театрын баруун хэсэг нурж улмаар хэдэн зуун жил элсэнд дарагдсан гэх бөгөөд 1950 оноос л энийг ингээд сэргээнд сурлах археологийн малтлах судалгаа явагдаж эхэлж байгаа байхгүй. Театрын суудлууд нь өөр өнгөтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нийгмийн одоо нэг дистаралыг харуулж байгаа. Нийгэм одоо нэг кастинг систем, эдгээр кастинг систем гэж хэлдэг. Монголын эзэнт гүрний үеийн, Юан гүрний үеийн хүн амыг дөрвөн бүлэгт хаваадаг тий. Энтэй адилхан өөр нь альч нийгэмд одоо нэг нийгмийн давхар гэж байгаа шүү дээ. За энэ нийгмийн давхаргыг бас үзүүлж харуулдаг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээд хэсгийн цайвар өнгөтэй хэсэг нь бол жирийн иргэд гэсэн утга санаа илэргээд байна. Доод хэсгийн гүлгэр, улаан суудалтай тий. Энэ суудал нь бол язгууртнуудад зориулсан гэж үзэж байгаа. Театрыг бас нэг гайхалтай зүйл бол энэ акустик. За тэгээд театрын хэлбэр, хадны гадрах зэргээс шалтгаалаад дуу чимээ ямар ч өсгөгчгүйгээр те 70 м-ийн цаана байгаа хүний чихэнд нь шивнж байгаа юм шиг гэ те чихэнд нь ир сонсогддог гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг хадны өөрөө юм нэг том зай байгаа шүү те. Энэ бол нөгөө дуу ингээд шууд ингэж урагшаага очдог гэсэн. Энэ санааг хэлээд байгаа. Хожим энд хийсэн археологийн маллахаар бол тухайн үеийн хөгжимчдийн хэрэглэж байсан хүрэл лэмб, бөмбөрийн хэмнэлт зориулсан чулуун тэмдэглэгээ болон Непатай бичээс бүхий жижиг булчдын чулуун хавтангууд олдсон байдаг. Энд одоо жил бүр одоо ингээд Петра Музик фестивал гэдэг наадан болдог. За Петрагийн алдарт айл дээрийн тухай ярихгүй одоо энд ингээд өнгөрч болохгүй гэсэн үг байхгүй. За бас л хаднаас ургасан мэд харагдах энэхүү сийлмэл цогцлбор нь сүм байсан араб хэлээр сүм хийд гэсэн утгыг илэрхийлж байгаа. Анх Непатын хаант улсын үед энэ газар шашны сүм бус харин бурхан тушаараа болон түүний хамтрагч Алилат нарт зориулан тахилын ариун орон гэж үздэг байсан байгаа байхгүй. Сүмийн өндөр нь бол 47 м, өргөн нь 48 м, харин дотор орон зай нь бол 10 м орчим юм өндөр тархинтай байсан байна. За энэ нь болохоор ээл хазнагаас ч том хэмжээтэй гэсэн үг. Сүмийн басаад буюу нүүр хэсэг нь эртний грек, ромын архитектурын одоо элементүүд байдаг. Тэр ингэ санагдуулна те ийм байдаг гэж. Доод хэсэгтээ бол хоёр өндөр багантай. Энэ хоёр багны дунд хаалга байдаг. Нүүрэн хэсгийн чулуун нарны гэрэлд хөшөө гэдэг өөрчлөлтөг те. Хөшөөг өнгөө өөрчлөлтөг. Нарны гэрэл одоо нэг өглөө тусах, өдөр тусах, орой тусах энэ болгонд ч нэг өнгөнүүд нь ингээд солонгороод өөрчлөгдөд байгаа гэсэн үг байхгүй. За жишээ нь өглөөний наранд бол зөөлөн ягаан харагддаг бол үд алдад те алтлаг шар орой гүн улаан хөрөн өнгө хүртэл солонгорлон гэрэлтдэг гэж байгаа байхгүй. Тийм болохоор ингээд айл дээрийн заримдаа өнгө солигддог ариун сүм гэж
нэрлэдэг байгаа. За эрт үед бол энэ сүмд те Непатын тахилчид шашны ёслол үйлддэг байсан. Танхимын дотор хэсэгтээ чулуун давцсан те тахилын ширээ хадгалагдсан үлдсэн байдаг бөгөөд тэнд Тэнгэрийн бурхан тушаараа зориулан тахил өргөж баяр ёслол хийдэг байсан гэдэг. Харин хожим нийтийн тооллын 4-5 дугаар зуунны үед Византын Христ лам нар энд ирж суурьчнаар ариун гурвалд зориулсан жижиг сүм болгон ашиглаж доторх хан дээр нь загалмаа сийлэн үлдээсэн байна. Тиймээс өнөөдөр айл дээрийн хаан дагуу Непатын эртний тэмдэг үсэг болон Христийн шашны тэмдэглэл зэрэгцэж оршиж идэг. Айл дээрд хүрэх замыг нэгэн төрлийн эргэл, мөргөл гэж үздэг. Нарийнхан чулуун шатаар өгсөх тусам дуу чимээ алсарч, салхи хаднаас үлээж, илсэн чулуутаа уулс, өнгө сольж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээ энэ замын хажуугаар хаданд те бурхад сэлээстэй тахилын жижиг шулуун тавцангуудтай Непатын бичээсүүд тааралдаг бөгөөд эдгээр нь энэ газарт эрт үеэс ариун гэж үздэг байсныг нь гэрчилж байгаа байхгүй. Петра хот эзгүүрснээс хойшоогоо олон зуун жил айл дээр элсэн дор дарагдан байсан бөгөөд 1812 онд мөн л Йоханны те Людвиг Бурхартт энэ газрыг олж хаднаас төрсэн ариун сүм хэмээн нэрлсэн байдаг. 20 дугаар зууны дунд үед археологчид түүний доороос бичээс тахилын тавцанг илрүүлж газар доор 2 жижиг өрөөг олсон нь тахилд бэлдэх зориултаа байсан гэдгийг нь нотолж байгаа юм. Петрагийн төв талбайг тойрсон хаднуудын дунд игнэний дунд нарны гэрэлд гялтганах мэт хид хідэн том бунхан бий. Хаадын бунхан гэдэг энэ дурсгал нь Непатын хаад язгууртнуудад зориулсан дурсгал гэж үздэг. Эдгэр бунханы нэгийг нь тухайлбал торгоны бунхан гэгддэг гэж байгаа байхгүй. Торгон бунхан гэдэг. За энэ яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр нарны гэрэлд өнгөө хувиргадаг учраас торгон мэт ингээ хээг санагдуулдаг гэж байгаа байхгүй. Тэгээд тал талаас нь харахаар өөр өөр өнгөөр харагдаад байдаг шүү дээ. За энийг ингэж санагдуулдаг. Хамгийн том нь одоо ингээ ордон бунхан гэгддэг нь 50 м өргөн 48 м орчим өндөртэй 5 төвшөнтэй байгууламж байна гэж. Маш олон уран нарийн ингээ сийлбэртэй гоёмсог багантай энэ бунхныг хааных гэж үздэг бөгөөд энэ бунхны өмнө тахил өргөх, шашны зүйл хийх талбай байсан гэж судлаачид бас үздэг. Ер нь нөгөө юм тахил өргөн гэдэг нь л айгүй чухал байгаа юм л да. Яг энэ үедээ бол. За Петрагийн орчмын тэг газар бол ер газар зүйн онцлогоос шалтгаалаад нарны гэрэлд өнгө хувирдаг хадан уулсаараа алдартай. Өглөөний нар мандахад ягаавтар туяатай, үд дунд цайвар шаргал, харин нар жаргах үед улбар улаан өнгөөр гялалцдаг юм үзэсгэлэнтэй. Бас үлгэрийн иж хэдийн мэт сэтгэл төрүүлдэг гэж жуулчд их бичсэн байдаг. Очиж үзсэн хүмүүс те. Петрагийн төв хэсэгт колоннад буюу багант гудамж бий. За энэ нь зөвхөн өргөн чөлөөвч биш, харин хотын нийгэм, худалдаа, шашин амьдралын гол төв байсан. Энэ гудамж нь олон багнаар хүрээлэгдсэн урт чулуун өргөн чөлөө бөгөөд дунд нь усан сувгууд, усан ориглууд тухайн үедээ байсан гэж. Сонирхолтой нь Петрад ердөө ганц л мод байсан. Ганц л модын дургадаг гэж байгаа байхгүй. За энэ ямар учиртай юм гэхэлэр Непаточууд нэг хаданд сууг ухаж борооны усыг хадгалж усан сан байгуулсан гэсэн шүү дээ. Мөн амрах, сэлэх талбай гэх мэтлэнгээр тийм амралт зугаалгын талбай гаргаж үүнийхээ эргэн тойронд нь цэцэг, бут, сөөг ингээ ургуулдаг байсныг нь энэ гудамжнаас харж болно гэж байгаа байхгүй. За Петрагийн бас нэг гайхамшиг болвол Элсик хавцал. Хот руу орохын тулд энэ Элсик гэдэг хавцлаараа шүү дээ 1 км орчим зайтай урттай 2 талаараа 90 м өндөр хантай. Энэ хавцлаар дайрч өнгөрч байгаа. За тэгээд энэ улаан, ягаан, элсэн хадны хоёр хааны ингээ тэ хооронд ойролцоонд явах тусмаа зарим тохиолдолд 2 м хүртэл болж нарийсдаг. Зарим үедээ бүр ингээ 9 м өргөн болдог гэж байгаа байхгүй. Гэтэ 9 м гэдэг чинь тэр өндөр хан хавцал дотор ингээ яваад ахаар чинь нэх хол зайтай биш шүү дээ тий. Бараг 26 м өндөр байшинтай тэнцвэртэй нэлээд бас өндөр харагдав. Тэгээ ийм ойрхон ийм зайтай зарим хэсгээр ингээ 2 м зааж ингээ алдлаа дахиад нэг жоохон цаахан заадаг ш. Тэгээ тэр нь ингээ 90 м өндөр. Тэгээ ингээ бодоод үзэж амар бас тий. Тэгээ 1 км орчим ингэж явсныхаа эцэст за ингээ тий хот руу гочдөг гэж байгаа байхгүй. Тэгэл хот нь ингээл гинт гарч ирэл үзэсгэлэнт хот гээ гараад ирсэн байхгүй. Тэгээ эн чинь бүр амар гоё гастай. Амар хатар нэг жоохон аим шиг юм шиг те ингээл явж ирсэн нэг гинт нууцлаг юм. Угаас нь хотоор явж байхад нэг хаднууд нь өөрсдөө ингээл янз янзын гоё өнгөөр харагдаал те. Тэгдэгчсэн цаанаасаа бүр ингээ үзэсгэлэнт хот гээл гараад ирэхээр чинь янз гарч байна. Тэгээ хавцлын зам дагуу те хэсэгт ингээ эртний чулуун зам ингээд энд яасан бэ гэхэлэр ингэж үзээд байгаа юм л да. Энэ хавцлыг өөрөөг нь болвол магадгүй хүний гараар хийсэн байх магадaltaй. Тэр хот руу очихын тулд тэр 90 м өндөр те энэ хавцлыг цааны гараар те энэ байгалаасаа ийм биш байх гэдэг таамаглал төвшүүлээд байгаа байхгүй. Яагаад ингэж төвшүүлээд байгаа юм бэ гэхээр энэ
хотын зарим нэг үе давхраг дээр нь эртний одоо ингээ ус шуу татах сууг те ус татах сууг гэх мэт ийм зүйлүүд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энд бол ямар очтой юм бэ гэхээр магадгүй энэ хүний гараар энэ зүйлийг хийсэн байх гэж хэлдэг гэж байгаа. За тэгээд энэ хавцлыг бол Петра хотын хамгаалтын цогц системийн одоо нэг байсан гэж үздэг. Яг л гадны дайсан ирэх үед бол хан хэрэн болно. Тэ мөн дээрэмчин томолчдын нүднээс хотыг хамгаална. Ерөөсө Петра хүрэх замын тухай олон домог бий. Домогт Мосених ингээд 11 тэ нотглуулсан гих газарт өдгөө исламын шашны сүм бий. Мөн одоо ингээд яг энэ Мосе ингээд таягаараа нэгэн чулууг цогхоход тэндээс ус гарсан гих бөгөөд хотын дунд урсах голыг Вади Муса буюу Мосийн хөндий гэж нэрлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдээж нөө дайснуудаас хамгаалт болно гэдэг чинь ийм том хавцал дунд чинь одоо нэг 300 дайчд гэдэг кино байдаг шүү дээ. Тэр кино чинь яг л нөгөө нэг ийм хавцал дунд зөвхөн одоо тэр 300 цэрэг ингээ багтаж байгаа шүү дээ. Тэр 300 дайчин хэдэн мянган цэрэгт 10,000 цэрэгтэй байлдаал гэж болоодсэн мэт. Тэгэхээр энэ бол хотын мангар ингээд ашигтай байрлал. Тийм ашигтай байрлал байгаа байхгүй. Гаднаас дайсан орж ирэх баг ямар ч боломж байхгүй. Харин хотын иргэд тэр 90 м-ийнхаа дээрээ гарч чадсан шүү дээ. Дээрээс доороос одоо янз янзын аргаар тактикаар байлдах нь шүү дээ. Ер нь зөв нэг юм киногоор төсөөлж бодох юм болж шүү дээ. За тэгээ өнөөгийн Петра бол Йордны аял жуулчлалын хамгийн алдартай чиглэл болсон бөгөөд жилдээ 500,000 орчим иргэн ирдэг гэж байгаа. Тийм байна уу. Үнэхээр үзэх сэтэл төрж шүү. За хоёулаа хамтран ажиллагчаад танилцуулгаа. За нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчаар Toki application, за Future of Lifestyle Toki. За Tokiтой жолоочд маань он дуустал Tokigоор зогсоолын төлбөрөөр төлөх бүртээ 10% хөнгөлөлт. Одоо угаасаа л нөгөө зогсоолтой зогсоод төлбөрөөр төлөх нь тодорхой. Тэрэн дээр нэг гоё 10% өгнө гэдэг чинь бас их гоё юм. Тэгээ дата эрх, топ моторс үйлчилгээний хөнгөлөлт, за Power Bank түрээслэх эрхүүдээ сонгож авах юм боломжтой. За мөн Petrobras, Sod Монгол, M-Oil, Eco Oil зэрэг шатхан түүх станцуудаар үйлчлүүлэхдээ Toki кредит ашиглан төлбөрөө зээлээр төлөх боломжтой. За тэгээд зөв зүйлтэй хэрэгтэй үедээ ашиглах ийм дижитал зээлийг Toki кредит та бүхэнд санал болгож байгаа. Тэгээд Toki кредит үйлчлэгийг ашиглан бүх супермаркетууд болон шатан түүх станц зэрэг за Toki Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах дижитал зээл юм аа. Тэгээд бэлэн мөнгө болон гарах боломжгүй. Яг нөгөө шалтгаан мэдээж нөгөө нэг бензин аавна гэдэг чинь бол одоо дэмий зүйлд үрж байгаа хэрэг мэдээж биш те. Тэгээд одоо үүнд нь хэрэглэнтэй яг ашиглах боломжийг бүрдүүлсэн 100% дижитал зээл байгаамаа. Тэгээд машинтай хэрэглэгчдэд зогсоолын төлбөр, татвар торгуул, даатгал, цахилгаан машин цэнэглэх зэрэг одоо бүх үйлчилгээг нэг дороос авах юм боломжтой. Тэгээд илүү гоё уян хатан болоод те илүү олон юм үйлчилгээ хэрэглэгчтэй батсан үйлчилгээг явуулж чадж байгаа. Toki аппликейшныхаа хамт олонд амжилт хүсье. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Toki цэг имэн гэд харах боломжтой. Ивент тэтгэгч байгууллагата их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр ер нь бол хамгийн алдартай газар болсон гэсэн шүү дээ. Жилд бол 500,000 жуулчин хүлээж авдаг гэж байгаа байхгүй. 500,000 жуулчин гэдэг чинь бас л баггүй тоо тийм биз дээ. Зөвхөн одоо энэ хотыг үзэхийн тулд шүү дээ. Тэгэхээр эндхийн одоо ингээ 800 гаруй дурсгал, сүм, бунхан, театр, усан сан те сувгийн системийг үзэхээр энэ бүх хүмүүс энд ирдэг гэж байгаа. Тэгэхээр нэг хотыг үзэхийн тулд 500,000 хүн. Энэ өгүүлбэр өөрөө яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг маш сайн ойлгочих хэрэгтэй байхгүй. Монгол бол маш өргөн уудан талбай нутагтай тийм биз. Маш олон одоо ингээд түүх археологийн дурсгалууд байгаад байдаг. Манайх нь аялал жуулчлал хөгжүүлнэ гэхээр баг аймаг болгон 2-3 газар гаргаад ирдэг ч юм уу тийм. Ингээд идэг байхгүй. Гэтэл яг Арангаа аймагт очиж байгаа хүн за би энэ Арангаад очисных энийг л үзэх хэрэгтэй шүү гэдэг имийг гадны жуулчин нэг ойлгоод авчих хэрэгтэй байхгүй. Тийм бос. За Хиндэд очиход би яг энийг л үзэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэг яг ингээд аймаг болгоно нэг одоо тий дурсгал дээр маш сайн одоо ингээ аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм зүйл хийчих юм бол бусдыг нь бол нэг үзэх нь үзээд үзэхгүй гэдэг ч юм уу ингээд явчихна. Харин заавал би тэр булганд очихдоо тэрийг л үзэх хэрэгтэй шүү гэгээд ийм ойлголттой очих хэрэгтэй байхгүй. Гэтэл манайхан ч одоо ингээл бүх газруудаа л ер нь тий ингээл бүх археологийн дурсгалуудаа ч юм уу бүх ингээд зүйлүүд л ингээд үзгмөр болгоно гэдэг аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж яриад байдаг тэр баг бүтэхгүй шүү дээ. Монголд одоо тэгэл яг зуны 3 сар 4 сард л жуулчд орж ирнэ тий. Гэтэл тэр бүхнийг үзнэ гэдэг нь өөрөө хэр их хугацаа зарцуулах вүлээ гэдгийг бас сайн бодох ёстой болчиход байгаа юм тий. За тэгээ мөн байгалийн үзэсгэлэн, түүх, соёлын гайхамшигыг цогцлоосон энэ хотод урлаг, соёлын арга хэмжээч цөөнгө болдог бөгөөд амьд хөгжмийн тоглолт, араб бүжиг тий амьд араб бүжигүүдийг араб бүжиг гэнэ бүжгийн нэрэд байгаа.
хөгжим өөрөө ингээд айгүй гоё хэмнэлттэй аяудтай шүү дээ. Тэр бүжгийг ингээд тэгээ бодоод үзэх юм бол бүр тасархаа байгаас тэ. Театрын үзүүлбэр, лазерын шоуг зохион байгуулдаг гэж байгаа. Жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг нь бол Petra by Night гэдэг ийм арга хэмжээ болдог чинь. За тэгээ энэхүү арга хэмжээний үеэр Элсиг хавцал болон эл хайсныгийн өмнө 1000 гаруй юм том хэмжээний лаас аажгаад хотыг бүхэлд нь гэрлүүлж харагдуулдаг гэж байгаа байхгүй шүү. Тэ? Одоо нэг тэнгэрийн одод газар буусан юм шиг л энэ хотыг ингээ гэрлүүлэх нь байгаа даа шүү. За ингэж байдгаа гэж байгаа. За ингээ дэлхийн шинэ цагийн орчинд цагийн тэ 7 гайхамшигын нэг болсон Петра хотын талаар за ийхүү ярьж тэ дуслаа. Төрсөн сэтгэл юу байна орно. Ийм гайхалтай гэж үнэхээр төсөөлсөнгүй ийм юм байж болдог ч гэж мэдсэнгүй бас нөгөө ингээд газруудаар задгаа ийм театр энэ төр харж байсан хэдий ч одоо яг ингэж хатыг сэлсэн. Энэ бол үнэхээр одоо тий бүүм болсон ийм мэдээлэл байлаа. Баярлалаа багш та. За баярлалаа. Би бас дашрамд хэлчихээ. Нөгөө бид нар нөгөө Египтийн пирамид очсон шүү дээ, тий? Яг нодлоо одоо жил гарны өмнө, жил арай ч болоог байна, тий? Тэгээ очиход чинь нөгөө Египтийн пирамидад нөгөө лазерын шоу болно гэж хийж байгаа байхгүй. Тэгвэл тэр чинь бид нар бас ингээд доолоо төлөөд лазерын шоу пирамид дээр ингээд гэрлэмэл вау гэл дотроо бид нар ингээд бодоод үлдчихэж байгаа байхгүй гэсэн чинь тэр айгу инээдтэй зүйл бас зөвөө ингээд пирамид зүгээр гэрл бас та нэг цаана нэг сонио хоолоогоор юм яриа л тэгээ зөв гэрл аслаа унтарлаа. Тэгээ тэрийгэ шоу болгоо цаа чи мөнгө болоод байна тий. Тэгэхээр ер нь одоо нэг гэрлийн шоу моо гэдэг бүр ингээ янз янзаар гой-гоёор хийгээд ер нь олон санаанууд байгаад байгаа шүү дээ тий аялж байна. Тий хоёрдугаар тэгвэл нэг яг Ромын архитектурын хэв маяг шингэсэн гэсэн чинь бас нэрэл одоо тухайн цаг үед ихэд яаж ийм гоё тий уран тансаг тэр баган маганнууд нь бүр нэг тийм нэг классик яг тийм мэдрэмжүүдийг яг энд амьдарч исэн хүмүүсийн сэтгэлгээ энд одоо болж исэн тэр урлаг соёлын юмнууд нь ингээд ямар байсан бол гэдгийг их гайхалтай байсан боловч тэр тахил гэдэг үг намайг жоох ингээ хөндөд идэг. Одоо тэр гоё тайзан дээр чинь те тахилын арга хэмжээ хэрч одоо арга хэмжээ юм одоо юу гэх юм те тахил яг тэр тухайн үеийнхэн зан үйл байж л байгаа те тэр цагийн одоо юм чинь одоо орчин цагаар тайлбарлах чинь одоо бас тэгж болохгүй байгаа даа. Нэгдүгээр төвчээр дутагдaltaй болчиход байгаа. Хоёрдугаар энд бас сая чиний хэлснээс чинь ингээд дөрүлөд аваад үзэх дээ шүү дээ. Тэр Ромын хийцлэл гэдэг саяны тэр хээ хуваар ямар гоё уран тансаг нарийн бэ гэж яриад байдаг. Гэтэл энэ чинь 2000 гаруй жилийн өмнөх үеийн юм яриад байна те. Бас 1000 гаруй жилийн өмнөх үеийн юм яриад байна. Туулсан цаг хугацааг нь бодохоор тэгээ одоо бидний нэг орон нутгуудад хийгээд байгаа хөшөөнүүд байгаа шүү дээ те. Олон нийтээр харахаар ч тий арслангууд тий эсвэл шөнөөрөө тий дайралтаасаа гээд ингээд яриад байдаг. Тэгэхээр ер нь бол аялал жуулчлал яг л нөгөө бүх сэтгэлээ шингээсэн маш гоё тий ийм байж ижил хөгжнөл гэдгийг л цаавар нэг инэд маягаар хэлж байгаа байхгүй. Тэгээ угаасаа ч нөгөө дэлхийн 7 гайхамшиг хүн болгон зорж очдөг. Тэгээд зорж очихоос ч үгээр аргагүй бас тийм ийм зүйлээд юм байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн сонголт Улаанбаатар гурлуулан Future of Lifestyle Tokyo аппликейшн ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одондор радио 107.83.3 хүссэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрэлээ. Тэгээд маш олон одоо тий од мөндрийн сонсогчдыг энэ археологийн олдвор гэж археолог гэж юу вэ гэдгийг тий үсгээс нь ахуулаад өнөөдөр ингээд дэлхийн бүр гайхамшигтай нэг танилцуулж байгааны явдалд бол би өөрөө одоо маш их юм багтаж бахархаж байна. Тэгээд хамтдаа байсан үзэг сонсогчдоо археологийн бас тий төвхүүдийг сонирхоо үздэг та бүхэндээ маш их баярлж явдаг шүү гэдэг энэ дашрамд бас хэлье. За баярлалаа уурна. Хоёулаа ч гэсэн тий маш олон жил археологийн дугааруудыг археологийн нууцуд гэсэн энэ дугааруудаа хийх болтугай гэдэг иргэд өнөөдрийн дугаарыг жаргая да тий. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.